За, улсын хурлын аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар засгийн газраас өргөн мэдүүлсэн дипломат албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн байна. Төсөлд зарим орон дахь дипломат төлөөлөгчийн газруудыг татан буулгах заалт оруулсан нь шүүмжлэлд агуулж байжээ. Засгийн газраас өргөн мэдүүлсэн дипломат албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг байнгын хорооны хуралдаанаас дэмжсэн хэдийгээр хуулийн төсөл дэмжлэг хүлээсэн боловч зарим орон дахь дипломат төлөөлөгчийн газруудыг татан буулгах заалт оруулсан шүүмжлэлд агуулж байсан ба. Тухайлбал засгийн газраас ирүүлсэн хуулийн төслийн танилцуулгад дипломат ажилтнуудын 35 хүүхдийн цэцэрлэгийн төлбөр болох 300 мянган орчим $. Зардлыг гаргахын тулд удахгүй хаахаар төлөвлөж байгаа 4 дипломат төлөөлөгчийн газрын санхүүжилтээс зардлыг нөхөнө гэж заасан байна. Улсын их хурлын гишүүн Болд энэ асуудлаар хурцаар шүүмжилж байлаа. Үнэхээр Монгол улс өнөөдөр энэ цаг үед гадаад бодлогоо дэмжих, гадаад бодлогоо өргөжүүлэх, санхүүгийн хувьд бол болцоог нэмэгдүүлэх ийм л юм оруулж байна. Битгий дотор та нар ийм худлаа бодлогын хутгаад байл та. Юу яриад байгаа юм бэ? Та нарын бүх хүнсийг би бол 1 2 3 гэдээ ницаач чадна. Өнөөдөр та нар энд яаж ирэхлээр их хурлаас өнгөрсөн их хурлын үед бид нүүбийн байнгын төлөөлөгчийг элчин сайд болгосон. Яагаад гэвэл жишээ нь Америк улсад бол засгийн газрын гишүүн байдаг. Дэлхийн бусад бүх орн нүүбд суугаа элчин сайд нь төлөөлөгч нь элчин сайд байдаг. Тэрээр гадаад харилцааны сайдаар ажиллаж байсан хүний хувьд дипломат ажилтнуудын нийгмийн асуудалд анхаарч байгааг буруу шахаагүй. Гэвч цэцэрлэгийн төлбөр гаргахын тулд дипломат төлөөлөгчийн газрыг татан буулгаж бүхлөдөн 4 улстай харилцах харилцаанд ноцтой сэв суулгаж байгааг шүүмжилж байсан юм а. Одоо байгаа нэг 20-30 сая долларын Монгол улсын тусгай тохиносон Монгол улсын хамгийн чухал энэ бодлого өнөөдөр бид нар иймэрхүү бага хүрээнд байж байгаа шүү дээ. Үүнийг бол мэдээ ханаад хоёр дахин нэмчил болоод юу ч унах юм байхгүй. Ганцхан нэг одоо нэг жижигэн төслөө татгалцгаад энэ мөнгө гараад ирнэ. Зүгээр нэг одоо нэг хүүхдийн асуудлыг одоо дээр нөгөө талд нь авчиж эцэг сайдын яам дотоо уйлдуулж дэлхийн одоо бидний гурав хөрш гэд зарлаад явж байгаа энэ бодлогоос татгалзаж ASEAN-ы өмнөд харилцсан дэлхийн G20-ийн хамгийн гол гишүүн Зүүн Азийн хамгийн гол одоо нөлөө бүхий улс Индонезийг татан буулгаж Америкт нэг хөлдөөөр очиж байгаа. Бразил тэр чигээр Латин Америк хариуцж байгаа. Дипломат төлөөлөгчийн газар гэдэг бол улс орны гадаад бодлогыг тодорхойлох хамгийн чухал үүрэгтэй байгууллага. Гэтэл том орнууд суурьсан төлөөлөгчийн газрын ажилтнууд 35 хүүхдийн цэцэрлэгийн төлбөрийг төлөхийн тулд 4 улсад байгаа дипломат төлөөлөгчийн газрыг татан буулгах нь гадаад харилцаанд сэв суулгаж улс орны нэр нүрийг ичгэвтер байдалд оруулах шалтгаан болж болохгүй гэдгийг хэлж байсан. Хэдийгээр хүүхдийн цэцэрлэг чухал боловч 30 гаруй хүүхдийн $300 мянган хаанаас гарах боломжтой гэдгийг сануулж байлаа.